Өнөөдөр ажил дээр очихгүй. Hi. Good morning. Сайхан байна уу? Би амар гаднаас орж иж миктэй энэ төр орж иж ингэж тамиг гайхчихаж магадгүй. Би нөгөө өглөө босонгуудаа микээ зүвчдэг байгаа бол. Зорхоо. За өнөөдөр бит хоёр ажил дээр очихгүй. Яхан чи хөдөлтөх юм уу би гэх юм уу? Би одоо зөндөөл хөдлөлөө. Одоо таны хөдлөхөөж. За би гэх юм уу? Та дүүдэж өгөх нь дээ. Бар юм ярихгүй. За та бит хоёр юу дасгал хөдөлгөөн болоо явчих гэж бодож байгаа байхаа. Та тэрөө мэдж байгаа бол улсын хурал дээр Open Parliament гэдэг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөр нь ямар хөтөлбөр вэ гэхээр улсын хурлын гишүүдийн одоо үйл ажиллагаа болон хэрхэн хуулийн төсөл боловсруулдаг гэдэг ажлын өдөр хэрхэн өнгөрдөг ч юм уу тийм. Одоо улсын хурал буюу ордон дотор өнгөрж байгаа тэр үйл явдлуудад илүү нээлттэй болгосон юм хөтөлбөр байхгүй. Одоо энэ хөтөлбөрт ер нь бол нийтдээ 100 оюутан хамрагдаад залуу гишүүд дээр одоо 3-4-өөр ингээд томилтод ажиллаж байгаа юм билээ. Тэгмүүд очроо тэгшүүний болохоор өнөөдөр энэ үйл ажиллагаанд хамрагдаж байгаа энэ 100 оюутнуудтай хамт өглөөний уулзалт хийж байгаа. За тэгэд хүрх замын хачир гэдэг өглөөний уулзалт хийж байгаа мэн. Тэгээ бит хоёр яг энэ дээр дунд нь ороод одоо явж гин. Биднийг бит хоёр юу нь бол бараг л оюутан л да. Нэг үгээр л орхон одоо оюутан залуучуудад нээлттэй болсон гэсэн үг. Тэгээд нэрээ энэ хөтөлбөрт чинь бараг 1000 гаруй оюутан бүртгүүлсэн гэсэн юм шиг тийм. Тэгээ шалгарсан нэг зөвхөн тийм үү? Энэ доноо шалгарсан. Тэгээ ихэвчлэн бол 3-аас 4-р курсын оюутнууд байна. Тэнгүүтээ механик, инженер, хууль эрх зүй болон тийм бүхэл салбарын оюутнууд байна. Тийм ээ, салбар. Сайн нөгөө хүүхдүүд хоорондоо ингэ танилцж байла. Тэрнээс хавтал бүхэл төрлийн салбарын оюутнууд байна. Тэгээ бас нэг гоё юм нөгөө одоо бид улс төрөөс амар хол гэж өөрсдөө боддоо шүү дээ. Тэнгүүд оюутан цагаас эхлээд яг гоё улс төрийн шийдвэр гаргалттай хэрэг явагддаг. Төрийн орон дотор юу болдгийг ингээд илүү хажуунаас нь харах юм бол энэ одоо зүгээр л тэгж боддог байх гэсэн зүйлсүүд нь ингээд арай өөр гоё төлөв бодтой. Тэгээд амьдралд нь одоо энэ шийдвэрүүд хэрхэн нөлөөлөхийг бас хажуунаас нь харахаар бас айгүй шал өөр байх юм байна гэж харж байна. Залуучууд улс төрөөс хол биш. Ордон залуучуудад нээлттэй болсон. За тэгээд үйл ажиллагаануудыг бит хоёр чадах ятгаараа харуулнаа. Баярлалаа. За би яг энэ ажил төрийн салбарт 15 жил явж байгааг түрүүнээс хойш хэлээд байдаг. Энэ үйлдвэрлэгч болох ёстой Монгол улс өөрөө юм бүтээдэг байх ёстой. Тэр ч утгаараа би улсын хурлын гишүүн болоод хамгийн нэгдүгürt бол ажил төржилтийн байнгын оронд орсон. За хоёрт нь та хэдийн түрүүнээс хойш анзаарч байвал би бараг 10 гаруй удаа шудраг байх ёстой шүү. Зарчмын юмыг та хэдийн хэлж байгаа. За энэ утгаараа би ёс зүйн байнгын оронд өөрийнхөө саналаараас орсон. Тэгээд энэ хоёр байнгын оронд ажиллаж байгаа. За тэгээд ажил төржилтийн байнгын орон дээр үндсэндээ 4-5 ажлын хэсэг гарсан. Одоо энэ ажил төрийн парктай холбоотой, эрдэнэс тавталгаатай холбоотой, тавталгаа төлштэй холбоотой, тий? Одоо өнөөдрийн утааны асуудал, хөгжлийн асуудал, ер нь шийдлүүд бүгд ажил төржилтийн бодлогоор гараад ингэж явдаг. Тэгэхээр ер нь энэ үйлдвэрчсэн Монгол болох ёстой. Магадгүй энэ сууж байгаа 100 залуучуудын нэг 2-3 жилийн дараа хэн нэг нь өөрийн гэсэн Монголын бас анхны үйлдвэрүүдийг бариад явах эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж чаддаг. Ийм л нийгэмтэй болчих юм бол одоо миний хувийн эрхэм зорилго гэх үү те. Алтан авчир гэдэг үг мэдээ баг мэдээ. Энэ дууны үг айгүй гоё ихгүй. Тэгээ их нэртэй бол энэ дуу дуулсараад их нэр болгож авсан. Хайртай хань болгож авсан. Тэгээ одоо манай их нэр юу хэлдэг гэхээр нэгэнт одоо чиний хань болсон юм 60 талын чинь би бүтэн хариуцсан л. Тэгтээ энэ бас амар үг. Яаж юм гэхээр миний ихнэр надаас бол эрхээ хязгаарлаж байгаа байхгүй. Тэгээ энэ үгийг миний хань хэлж чадсан. Хэлсэн. За тэгээд тэрэнд л явж байгаа. Төлөвл гэдэг нь хэцүүцэн гэдгийг та хэд ойлгосон шүү дээ. Хагас бүтэн сайнгүй явдаг. Ингээд гэр бүлийн юм бол жоохон орхигдоод байгаа. Тэгтээ ихнэр маань нэг хайрлаж одоо хүлээж хүндэлж тэгж хүлээж авч байгаа. За аль болох ер нь бол цаг гарах ёстой шүү. Одоо би ч гэсэн өөрийгөө бас зэмлээл авч байгаа. Тэгээд зөвхөн залуучуудад та хэдд хэлэхэд би бол 27 настай их нэртэйгээ одоо танилцаж сууж исэн. Тэгэхээр яарч нэг бол хэрэггүй гэж зөвлөе. Амьдралын олон өнгийг үзэх хэрэгтэй байхгүй. Олон юм үз. За яв сайхан хүмүүсийн дундор муу хүмүүсийг үз тэ хууртагдаж үз. Янз бүрийн ингээд кейсүүд төрж үзээд эцсийн дүндээ бол хамгийн чухал юм чинь сонголт чинь чи хайртай хүн олж шин. Тэгэхээр нэг яарад бол хэрэггүй гэдэг санааг та хэд хэлээ. Тэгэхдээ бас нөгөө талдаа хайр дурлал гэдэг юм одоо юугаар ч одоо тэр чинь орлуулж хэмжиж юу гэдэг одоо би энд жоохон
нэг яарад хэрэггүй шүүгээд хэлчихэнгүү гараад энд байгаа залуучууд энэ хаалгаа гараад нэг охиныг хараад үнэхээр дурлах юм бол яах вэ? Тэр охиныхон төлөө амьдрдаг байхгүй. Ялангуяа ирчүүд. Тэр эмэгтэй ингээд баг ингээд хөлийн газар хүрэхгүй чамайг авчаа ингээд хэлээ тэрнийхэн төлөө явдаг залуучууд Монгол залуучууд байдаг. Тэгэхээр бас нөгөө талтай үүсгэлтэй. Хувь тавилан гэж байгаа. Аль болох миний санаа бол аль болох юм болгоно хүнс. Турш, мэдэр, цаг хугацаагаа өөртөө сайхан ингээд зарцуулж үзээд ард дээр нь яаж юм гэхээр чи хүний хайртай охиныг аваа суудсан бол өөрийнхөө сэрхийг хязгаарлаж тэр төвшөнд очиод хүний охиныг хайрлаж авах хэрэгтэй. Тэгэхээр юм болгоно үндсний хаалттай яг тэр охиныг зүрх сэтгэлээс хайрлах юм бол өөрийнхөө эрхийг хязгаарлаад тэр хүнээс хайрлаа. Зүрүүд нь юу гэдэг гэхээр бид хэллээ ш. Чамд хайртай хэн чинь чиний өмнөөс чамд зориулж өөрийнхөө эрхийг бас хязгаарладаг. Миний яг амьдралын хамгийн хүнд цэг бол яг 6 дугаар ангиа төгсөж явах байсан. Манай аав байхгүй жоо дараа нь бурхан болцсон байсан. Тэгээ дараа манай ээж минь бурхан болсон. Би дээрээ ах их хоёртой. Яг 3 хүүхдийг өсгөх гээд нэлээх хөдөлмөрлсөн. Тэгээд тухайн яг тэгэл тэр ганцхан 8-нд яваал те. Энд ирж худалдаа 8 хийгээл ингээл явжсэн. Тэгээд манайх 1-р оролт байдаг гэсэн 4 өндөр 28 дугаар байр 40 доод тандирдаг байхад манай ээж минь нэг удаа шийдвэр гаргаж ирсэн. Тэр яаж юм гэхээр тухайн ингээд ноолрын зах зээл рүү орё гэдээ өөртөө байгаа бүх хөрөнгөө тэрэн дээр бооцоод орсон. За тэгээд 2 кантинаар дүүрэн ноолроо цуглуулж чадсан. За тэгээд манай 1-р орлын артал та одоо байхгүй болсон. Хуучин бол энэ бетонын гаражууд байдаг байсан. Тэгээд бороо ороод тэгээд ноолрын тэр чигээрээ шатсан. Тэгээд манай амьдралыг нэг борооноос олж бүтэн хэрэгсэн. За бүх юма барьцаан тавьсан байсан. Тухайн үед байраа зарсан. Ээж маань машина зарж ялаа. Тэгээд ах маань гадагшаага явж ажил хийж мөнгө болохоос аргагүй байдалд орсон. За бид нар бүх юма зараа тэгээд одоо баян шөнө 11 дэх хорон ташаа шин төрөслээд яг гарч ирсэн. Тэгээд тэр бол хамгийн миний амьдралын хүнд мөч байсан. Тэгээд тэр үед чинь би дөнгөж бас ингээл 6 7 дугаар анги өгөхөд бас ажлыг стомаа гэдэг юм л аягүй сайн ойлгож авсан. Яг баян шөнө 11 дэх хорооч одоо 70 давхар байдаг шүү дээ. 70 давхарт залгаад өчч чонхор зах байгаа. Тэгээд өчч чонхор зах дээр очиод би одоо ажил хийя гэд. Тэгээд туслах ажилтнаар орж исэн. Тэгээд тэндээс хөдөлмөрийн хүнд нөгөө талдаа хөдөлмөр хийх аз жаргал тий энэ болгоныг мэдэж авсан. Зах дээр бол ертөнцийн бүх хөнгө тэндээс харж болно. Тэгээд би зэн тэндээс асар их юм бас сурсан, жоох хөвгт байсан, давлуун байсан. Дараа нөгөө байцаагч болгосон намайг. Тэгээд байцаагч болоод ирсэн. Тухайн чинь нөгөө залуу хөвгт болохоор төлөвлөгөөгөө хийнэ гээл нөгөө хүмүүсээс нөгөө нэг тухайчны 504-ийн татвар авдаг байсан. 504-ний татвар аваад нэхэн. За тэгээд би толгой зовдооны тасаг дээр ажилладаг байсан. Тэгээд бас үнэхээр миний амьдралд хамгийн хүнд юм бас тохиолдож байсан. Тухайн үед одоо нэрийг хэлээд явах уу? Тэнд толгой зовдоо хуугал зардаг байсан нэг ихч байсан. Тэгээд тэр маань нэг өдөр толгой зовдоогоо хуугал зарах гад орж ирээд яг нэг хэсэг байхгүй болсон байсан. Жирэмсэн болоод алга болсон байсан. Тэгээд дараа нь орж ирэнгүүтээ толгой зовдоогоо зарах гэхээр би татвараа эхлээд авна гэд нэлээд үзэлдсэн. За тэг ихч бол надад бас тухайд хэлжсэн. За их чинь яг одоо энийг зарчаад татвар өгчөө. Тэгэхгүй бол яг өнөөдөр хэцүү байна. Одоо манай яг хашаа машин чи очиод үзэх юм бол амбар дотор хүүхдүүд нэлэх хүүхд мөн байгаа гэдэг. Тэгээ би жоох хүүхдийг нь ойлгоогүй бас айгүй хууралсан. Тийм байхгүй та татвараа өгч ижил явах хэвээр чи худалдаа наймаа хийх хэвээр гэж дайрсан. Тэгээд чи итгэхгүй л очиод үзгээд. Тэгээ би яг цуг очиж үзчихсэн. Жоох хүүхд хор шартаач гэж. Тэгээд яваад утсан. Үнэхээр яг бүр ингээд амбар дотор нэлэх хүүхд байсан. Тэгээд тэр ээж хүүхдэд ижихийн тул тэгж одоо бүх юма тавьж одоо үнэхээр хүн димиг бол би харсан тэгээд одоо үгээр хэлхийн арга байхгүй. Тэрийг харсан. Тэгээд амьдрал гэдэг бол үнэхээр бас сонин олон өнгө байдаг. Тэгээд хамгийн гайхамшигтай тэгээд би ч аягүй шоконд ороод орхичж байгаа шүү дээ. За үнэхээр аягүй хүн дэм харцсан. Тэгсэн өдөөс хойш толгой хугалсан толгой зодоогоо зарчаад доторхоо мөнгийг өөрөө ирж өгч байсан тэр ихч маань. Тэгээд би тэгэхэд үнэхээр хүний сайхан сэтгэлтэй гайхамшигтай юм байдаг юм. Ялангуяа ээж хүн их хүний тэр нинжин сэтгэл амьдралынхаа төлөө явж байгаа тэр бүх боломжуудаа ашиглаж байгаа гэдэг нь үнэхээр миний амьдралд бол тийм эзээч одоо үгээр хэлэх аргагүй нэг тийм юм бол яг үзчихсэн. Тэгээд амьдрал бол үнэхээр тухайд бол хамгийн хүнд үе бол яг тэр 7 дугаар ангийн
үе байсан юм байна одоо чамайг асуухаар. Бас ингээд ярихад бас тэгэл шууд ээж маань өөр бодогдчихэв. Үнэхээр хүнд байсан. Өр зөөл хийгдэн байшингаа заарна. Тэгэл найз нөхөд төрөлийг сонирхоор хараад хэлж ийсэн. Тэгээд тэр үеийг ингээд давж чадсан. Тэгээд зах дээр очиж ажиллаад эндээс олон юм сурсан, олон мөнгө бас үдсэн. Тэгээд энэ хоёр л юм байна. Та хэд маань бас мундаг байгаарай л гэж одоо хүсье. Үнэхээр сонио хүнд асуултаа тэгээд яг дотор байгаа юм амнаас гаргаж ирч чадж байгаа маргад ирсэн тас маш баярлж байна. За одоо парламент хөтөлбөрт хамрагдаад за яг орон нутгаар ингээд орж ажиллаж үзэхэд чиний төсөөлөл болон бодит байдал юу хэр зөрүүд байсан бэ? Миний төсөөлөл гэх юм бол би яг ингээд төсөөлж чаддгүйсэн юм. Одоо улс удирдна гэдэг чинь маш их зүйл байна. За тэгэнгүүт одоо яг ордонд ороод үзэхэд бол бүр ингээд улс удирдах, улс төр хийх, улс төрч байна гэдэг бас маш хэцүү санагдаж байгаа юм. Миний хувьд бол За чиний хувьд ингээд очирот гишүүн дээрээ танилцсан шүү дээ тий. Тэгвэл одоо гишүүний өдөр тутмын одоо тийм үйл ажиллагаатай бас танилцаад явж байгаа. Ингээ харцаад юу яг чиний санаанд үлдсэн онцлог зүйлүүд юу байна? За бас өмнө өглөөний уулзалтын талаас тэгэл бас зохион байгуулж байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр энэ талаас юу яг очирот гişүнтэйгээ ингээд менторлоод хажууд нь хамт байхад бол одоо амар завгүй хүн ер нь амар завгүй байт юм билээ. Ер нь нөгөө жинхэнэ нөгөө биед зад гэрээц зад төрөөц гэдэг чинь одоо өөрийгөө засаагүй хүн бол өстой үнэхээр хизээч улс төр хийхгүй юм байна гэдгийг ойлгосон. За тэг өнөө өглөөний хөтөлбөрийн хувьд бол маш гоё юм. Маа хүүхдүүд ч их аягүй гоё нээлттэй гэрч хүчтэй байна. За тэгээ одоо та хэд энэ үйл ажиллагааг дуусах шууд орно шүү дээ тий. За тэгээ баярлалаа. За. Энэ арга хэмжээнд цаг зав гаргаж ирж оролцож байгаа бүх оюутнуудаа маш их талархлаа. За мөн дээрээс нь манай дөрвөн оюутан бас үнэхээр зохион байгуулалт сайтай байсан. За манай Сүрэнжоо маань өрөөд ирсэн байна шүү дээ. За манай Сүрэнжоо за Монголын одоо паралимпийн лидер тамирчин. За олимпийн алтан медаль Монгол улсын төрийн бодлого дэлхийд одоо гайхамшигтайгаар бахархалтайгаар мандуулж чадсан манай Сүрэнжоо маань ирсэн байна. Тэгээд олимпийн алтан медалийн эзэн Сүрэнжоо маань бас энэ олон залуучууд ирсэн байгаа. Тэгээ бас нэг тодорхой хэмжээний яг энэ спорт гэж юу юм бэ? Яагаад тууштай байх ёстой юм бэ? Тэ ямар их хүч хөдөлмөр ингэж зарцуулт юм бэ? Золиослт юм бэ? Тэгээд амжилт төрдөг хүрсний арга дээр яад юм бэ гэдэг талаар маргад эрдэнэ ярилцгаа тий. Тексттэй. За тэгээд Сүрэнжоо маань өөрийгөө сайхан оюутнуудад танилцуулчих гэх үү. Энэ амин гоё юм явдал боллоо л доо. Эсвэл очирот гişүүн шүү дээ. Энэ олимпийн паралимпийн алтан медальт Сүрэнжоод байр өгсөн гинэ. Тэгээ энэ өглөөний уулзалтанд дээр нэрсэн юм байна. Би тэгтээ юу гэж бодож байгаа гэхээр заа. Олимпийн алтан медаль барьж үзье. Тэгээс тэгж үзсэн. Хэрвээ шүү дээ бит хоёр боломж олдоод нэг ярилцаад цаг зав гарах юм бол бит хоёр яг олимпийн алтан медаль ямар ч гэсэн харуулж байгаа. Энд бас 2 зураас авах юм бол мөнгө медаль, 3 зураас авах юм бол хөрөл медаль гэсэн. Энд дээр ганцхан зураастай. За эцэст нь бид олимпийн аваргын дэргэд зогсож байна. Олимпийн аваргын дэргэд зогсож байгаа миний анхны тохиолдол. Нэг энийг сайн бичээд байгаа. За юуны өмнө ямар тааж маш том баяр хүргэе тий. Энэ бол одоо тамирчдын хувьд бол мэдээж хамгийн гоё дээд том амжилт гэж бол хардаг. За тэгээд бас энэ өглөөний уулзалтанд нэрсэн сэтгэл хэр байна зөндөө олон оюутнууд байна шүү дээ. Өглөөний уулзалт айгаа гоё эрэг гоё ингээд нөгөө залуучууд ингээд цугласан байгаа болохоор бүгдийнх нь ингээд нүдэнд ингээд мэдээд авчихсан сурчихсан гэсэн зүйл тийм юм шүү дээ. Гоё байна явж байгаа. Тэр нөгөө блог үзэгчтэй зориулаад олимпийн алтан медаль яг ямар үдийг ойроос харуулгыг хэлсэн байхгүй юу? Хэрвээ болно гэвэл бит хоёр харуулчихгүй. За би та үзтээ. Би одоо ямар нэгэн байдлаар олимпиад алтан медаль авах гэж байх уу? Яг хичээлээ. Энэ тэгээд артал нь болохоор яг Парисын цамхгийн материалаар хийсэн байдаг гэсэн. Тэгээд нөгөө нэг зураас байна. Энэ даа. Энэ бас баг хүмүүс нэг амар анзаарахгүй. Анзаарах нөгөө тэрийг нь яг сүүлд мэдчихсэн. Тухайн үед бол авчаад бол мэдхгүй
мэдгүй гэж за яваарсан авчлаа гэл. Ямар хүндийн тий? Анаа хүнд идэм бэ. Тэгвэл одоо чиний хувьд одоо олимпийн авраг болсон. Эний дараагийн нэг том зорилго бас мэдээж байгаа шүү дээ. Тэрнээс байгаа хавцааш. Би шууд дэлхийн аваргалгүй шууд олимпийн аварга болчихсон. Тэгээ шууд одоо тэгээд дэлхийн аварга яарчсан болно гэж бодож байгаа. Тэгээд тэрнийхээ төлөө бас ихтгэл сургуультай хичээнгүйлэн хийж байгаа дэлхийн аварга болох болно. Тэгээд мэдээж дахиад 28 оны цикл байгаа. Тэгээ 28 оны Лос Анжелесийн олимпиадаа бас амжилттай сайхан оролцох тийм зэрлэг тавьсан байгаа юм тий. Нэрийг тэнд яа тэгвэл нэг авраг болсон. За одоо юм ханахад гэдэг нэр байгаа дараагийн олимпиад. Аврага баталгаажуулна гэдэг тамирчиж явж байгаа шүү дээ. За Би сая дутуу болсон юм шиг. одоо тамирчны карьер өгөх яах вэ? Сайн бичээрээ дэг сайн бичиж байгаа. Мэдээж ирүүл барьж үзтээ. Юу? Тайзан дээр аваа. Би гоё Монголынхаа тугийг мандуулаа. Тий бүр төрийн дуул сонсох бол үнэхээр ингээд амар гоё идэг. Бүр яг ингээд дахин тэрийг ингээд сонсомоор бүр ингээд угаасаа тэмцээн болгон дээр нөгөө төгөлөх юм бол мэдээж төрийн дуул явна шүү дээ. Тэгээд зарим улсад болохоор явдггүй. Би олимпийн өмнө нөгөө Азийн аварга болчихоо, Европын аварга болчихоо тэгээд хоёулын дээр нь төрийн дуул ингээд сонссон чи бүр амар гоёсэн бүр ингээд ёо за олимпиадтай нэг очиол нэрээ энэ дуу сонсгоос ингээл амар хүсэж мөрөөжсэн яг тэрийг олимпийн дижэн дээр олимпийн тэр тавцан дээр яг төрийн дуулыг сонсох бүр баяс яг ингээ уйлж гал бүр яг Зарим зүгээр гоё би ч гэсэн олимпиад ялж байгаа надаас айгуу аа ингэ дэг байхгүй зурлаач хөө бичээд явчихад амар юм байна. Эхэлсэн шүү. За. Гэтэ өглөөний уулзалтын одоо чиний сэтгэл хэрэг. Яг гоё шүү дээ ингэ нөө өглөө. Нэгээд энэ дандаа нөгөө гоё оюутнууд байгаа болохоор цараасаа л бас аюулаг ирж төвчтэй. Тэгээд өглөө ирт хэлсэн бол надад миний амраа ичээ. Нөгөө өглөө ирт хэлсэн болохоор бас нөгөө яг нэг өглөөний нөгөө нэг гоё ирт төвчтэй дээр ийм гоё олон зүйл сонсоод бас аюугаа өөрөө өгөөчтэй байдаг. Таны хувьд юу нэрээ? Миний хувьд гэсэн үнэхээр гоё юм. Тэгээд төсөөлчснээс бүр шал өөрөлөө. Би жинхэнэ өглөөний уулзалтанд ирж үзлээ. Тэгээ бас нөгөө нэг сая ингээд оюутнуудтай ярилцаад ингээд явж байгаа бас тий улс төр болон гишүүдийн илүү ингээд өөртөөсөө хол гэж боддог ингээд нийтлэг аягүй тийм зүйл ажиглагдаад тэгээ дотор нь ороод өөртөө ажиллаад үзсэн чинь бас шал өөр ингээд ус адилхалгүй шүү дээ тэгэнгүүт ингээд ажлын явцын тэрийг харахаар ингээд шал өөр юм байна улс төр бидэнд ойрхон юм байна оролцоотой байх хэрэгтэй юм байна гэдгийг аягүй олон оюутнууд ойлгосон байгааг нь хараад надад бас аягүй гоё сэтгэл өндөр байлаа. Одоо тэгээд энэ 100 залуугийн гэр бүлийн ард 100 биш 100 одоо залуучуудын ард 100 гэр бүл байгаа тий. Тэгээ нэг залуучуудын ард 2-3 хүн гэж татгаад нийгэмд 200-300 тэр хүмүүсийн нөлөөлөл нь одоо тий энэ нийгэмд өөрөө яаж тусах уу гэдэг. Энэ бол үнэхээр гоё хөтөлбөр байна. Тэгээ дээрэс нь очроод гишүүн бас яг энэ одоо тий оролцогчдыг бүгдийг цуглуулад ингэж уулзалт хийгээд өөрсдийнхөө туршлага болон тэр бүх юм хуваалцаж байгаа нь надад үнэхээр гоё санагдлаа. Тэгээд одоо нөгөө зөвхөн дааж авсан ментор хийж байгаа 4 5 оюутнуудаа биш тэг бүх яг энэ нөгөө хөтөлбөр тамгацсан 100 оюутнуудыг бүгдийг яг нэг дор цуглуулгууд бүр ингээд шал өөр гоё өнцгүүд гарч ирээд энэ дунд нөгөө оюутнууд мэрэгжлийн салбарын нөгөө одоо гарч ирж байгаа оюутнууд байгаа шүү дээ. Тэгвэл энэ олон хүмүүс ингээ хоорондоо гоё ингээд гоё шийдлээтэй танилцаад ингээд явж байгааг харах надад үнэхээр гоёлаа. Тэгээ бас энэ өглөөний уулзалт үнэхээр өрөө өгөөчтэй байлаа. Тэгээд нөгөө нэг зүгээр л нэг энгийн нэг юм уйдгартай хурал тий нэг пипи тавихаасаа илүү яг юм гоё амьд тий илүү амьд илүү юм гоё юм залуучуудын хэлээр ингээд гоё уулзаж ярилцж байгаа нь аюу таалагдлаа. Тэгээд ямар ч тач бид 3-ын влогтой байсанд бас маш их баярлалаа. Нэрээ энэ өглөөний уулзалтыг гишүүн болон гишүүний ажлын албанаас зохион байгуулаагүй 4 оюутан маань өөрснөө зохион байгуулсан гэсэн шүү тий нэрээ. Тийм лээ. Тэгээд оюутнууд их зохион байгуулалт үнэхээр хөөрхөн байлаа тий. Тэгээд ингээд нэг аягүй хүндэлтийн нэг аягүй гоё ойлгож дэмжиж чинь тэгээд ямар ч тач аягүй гоё уулзалтанд ирлээ. Тэгээд дараагийн удаа бас зөндөө олон гоё влогоор та эдтэй уулзнаа. Тэгээд бид 3-ын влогтой байсанд баярлалаа. Камерын ард үргэлж байдаг дэгийн маань дэг байхад цонхны тавцан би тавьж байгаа гэсэн. Энэ ямар утгатай бид гэлээ. Энэ болохоор миний хөдөлмөрийн баатрын тэмдэг. Тэгэд энэ арийнхын цэцэг болохоор үргэлж өдөө үргэлж дэшилж ер нь хүмүүсийн үргэлж өдөө өсөн дэвчих гэсэн утгатай. Тэгэд энэ болохоор миний
Парисын медаль. Тэгээд ингээ хийлцэн. Тэгээд Парис 2024, тэгээд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Улаан баярын сүрэн жаваас дурсгуу 2025 он гэж. Баярлалаа. Юу яа.